산 어떤데? 센파 센베노. 자, 자, 그리고 보고대 하늘이나 게리다 보고 무슨 두근데 그때 게리 쓰리게 사니 아 게리다 보고 기운도 자 맛있는 실때 그리고 농구 쓸때 애들이 가면 또 우물구지 붙어야 지마가는 또 끝에 저때 가라 됐다 들었어 또 또 요 말하게 그때 있을 때 같이 나도 또 요해 나 요한 잘하는 나도 또 빨아 주디오 무슨 가서 말하는 다 나가도 모르겠어 우거를 거 그래 무슨 나서도 말을 해 나가도 그때로 무슨 나서다 나 자이만 해도 뭘 수도 때 앞서도 무슨 자키 해로니 자 앞에 거기 좀 해도 돼 자, 힘 알만 해도 커지 가라 있습니다 За багшаа энэ болохоор эмгэгтэй хүн энэ болохоор эмгэгтэй эцэг их хоёр энэ болохоор эмгэгтэй хүний өндгөөс энэ болохоор сперм энэ хоёр нийлээд хөврөл үүснэ. хөврөл үүснэ. Хөврөл нь 8-9 хоног болвол ураг болдог. хөврөл хэдэн сар болоод ураг болно? 9 сар. 9 сар болоод хүүхэд болж байгаа. хэдэн сар болоод ураг болно? хэдэн 7 хоног? 8-аас 8-7 хоног болоод ураг болно. За зөвхөн. За 이렇게 보니까 одоо тайлбарлаа. ерөнхийдөө багын хүүхэд бүгдээ ойлгосон байна тийм. Эрийн гаметуудын үүрэг гэхэд зэрэг ерөөсөн эрийн гаметууд яадаг вэ? Бэлгийн үржид ороод, үүр тогтоод тэгээд юу үүсгэх вэ? Хөврөл гэсэн. Хөврөл нь ирээдүйд юу болдог вэ? Ураг буюу одоо амьд дээр бол юу вэ? Амьд дээр юу вэ? Төлөв болно шүү. Амьд төлөв болно. За гээд гэрээ даалгаварт өнөөдрийнхөө хар даалгаврынхаа зөвлөгөөг ганет эрийн ганетын хүмүүсийн тухай ерөнхийдөө ойлгох авсан байна. Гэвч багш шинэ хичээлүүд байна. За хичээл доохоос унтаа бүгдээ ангийнхаа уран нөгөө ертөнцийн буруу гэдэг шигтэй өнөөдөр ангийнхаа хамгийн буруу шалгуур. За тэгвэл багшны шилдэ хамгийн дотроос шилдэ хэнийг хамгийн хийж байгаа вэ? хамгийн хичээнгүй сурч юм бэ? Танай хичээнгүй оролцохтой хамгийн хичээнгүй юм бэ? 산. What's it? 산도 있잖아요. 자, 아웃포스트 기지. 자, 아웃포스트 때 봐야 되겠네. 자, 박시는 머리 지금. 자, 따라게 히치고, 따라게 서비스. 함께 벗어날 수 있는데. 함께 벗어날. 그러면 알겠습니다. 자, 그럼 만나고 같이 해야지. 자, 같이. 자, 요런 방법 미리 도서를 섭시다. 얘들 들어서 함께 함께 어떤 알기가 작업이 알지 함께 그때 없을 때 함께 도서는 마이크 한 번도 넣어서 나와 이렇게 힘배. Видите, там-то сам видите. Вас смотрите, вам чисто заново. За энэ шүтээ хамгийн хөгжим дуртай. Дандаа гармын ороод маяг үлчиж байна. За цогтойч хамгийн хөгжим дуртай ороод За бүгдээ өнөөдөр бүтээх нэг тивийн усудаа нэг тивийн усууд нэг тивийн хүүхдүүдтэй ажиллаж бүгдээ ийм санаа нэгтэй. Сайсаар атлетик хичээлийг
Одоо суурах боловсон бүх хичээлээр хангагдсан ийм хүүхдүүдээ. За өнөөдөр шийдэл дэлхий дээр хичнээн янзын одоо үндэсний ясангууд байдаг. Арьс өнгөөрөө ялгаатай ч гэсэн биднээс хоорондоо дандаа юугаар ойрхон байна. Сэтгэл сэтгэл зүр одоо яг ажиллаж байгаа байдлаараа бүгдээ хоорондоо холбоотой гэдэг. Тэгэхээр өнөөдрийн би хичээлийн арьсны ялгаас сэтгэл за сараа тарай. 4-р сарын 18. За арьсны ялгаа. Арьсны хичээлийнхаа зорилгыг тодорхойлцдоо одоо багшд таах хийх зүйлийг чи тарааж өгье. Багаар ажиллана. За багийн хүндэтгэлийн хуудас тааны шинэ дээр байгаа. Багийн хатагч нар багийнхаа гишүүн. За шин гимнийгийнхаа мэдээд аваа. За австралийнхаа. За За хойд Америк. За Европ. За Африка. Шинэ. За Австралия. Хойд Америк. За багийн ажлын зааврыг ав. Заавар авчих. За хугацаа олоход 14 минут. Яг хугацаанд дуусна ажиллаа. За багийн ажиллагчдаараа биеийн хянах тавь. Багийн гишүүдийн мөрөг хариуцлага маш тодорхой мэдж байгаа. За энэ За таны хийсэн ажлууд угаасаа яг хийсэн зүйлүүд шүү дээ. Хүний нөгөө арьсны байсан яагаад яасан тодорхой шийдвэр. За аль баг ямар ажиллаж байгааг нь одоо бид нэр хаз ажиллаж байна. Тэр энэ багуудын тайлбарыг сонсно. За багууд дотроос нэг үргэлжлэлтэй багуудыг шодож шодыг заа. Тэгээд шодоод гарч ирсэн нэг гишүүнээ бид угаасаа бэлдсэн байгаа. Тэр гишүүн. За хоёрдугаар. Хоёроо. За манайх
Австрали ТV байгаа. Тэгээ манай Австрали ТV-ийн гадаад он барилтаа онцлог гэвэл газар нутаг нь болохоор Хавард, Мэл, Борон, Тасманы гэдэг нутагт энэ хүмүүс амьдардаг байгаа. Тэр нутгийн газрын зураг нь ийм байна. Тэгээд Австрали ТV-ийн уугуул иргэний өнгө төрх нь болохоор бараа арьстай, долгиодох буржгаар үстэй, өргөн авахар хамттай, зузаан уралтай байгаа. Тэгээд Австрали ТV болохоор биологийн арьс өнгөний хувьд австралиуд негруудтай адилхан. Тэгээд манай багийн онгоо болохоор нэгэн хар арьстай хүүгийн яриа цагаан арьс руу төрхтөө ягаан, өвдөхтөө ногоон, наран гараад дулаан, даарахтаа цэнгэр, нас барахтаа саарал. Харин хар арьстан бид төрхтөө хар, өвдөхтөө хар, наранд хар, даарахтаа хар, өвдөхтэй ч хар. Тэгсэн мөрлөөсөө бидний өнгөт арьстан гэж байгаа юм да гэж. Тэгээд энэ дүүргийн шүүх гэдэг үгийг атлас нь уншвал хүүш негрүүд гэж болох байгаа. За саяны тайлбарыг сонсноо. За асуух байна уу? Асуух байна уу? За дараагийн баг. Нарийнбэр. Аз ТV гарсан байгаа. Аз ТV-ийн гадаад хөвчлэн цайгаар арьстай, давхраад том малын үнэтэй болон храа үнэтэй, давхар хамартай, нимгүү уралтай, нахан уралтай байдаг. Биологийн бүтцийн хувьд хүн төрөлхтөн бүгд адил учраас бид биологийн дотоод дэд эрхтний яг адилхан гэдэг санааг зөвлөсөн байгаа. Аз хүмүүс ямар ч үр амьсгал зохицох чадвартай. Гадаад хамгаалах томоохон улсууд бол Монгол, Хятад, Казахстан зэрэг улс орнууд байна. Энэ шав зураг байгаа. Тайлбарыг нафтар хамартай, борогжуун, Монгол, Хотолтой, тэ намхан нуруутай хүүхдийн төсөөлөн дурсан байгаа. Бас Аз шүлэг зохиосон байгаа. Аз ТV-тэй хамрагдах. Эрт идүүгээ бодогдвол нэггүй их түүхтэй тэмнэн арьс өнгөний ялгаатай аав ээжээс адил төрсөн хүн төрөлхтөн бид гэсэн шүлэг зохиол манай багийнхан төвшүүлсэн байгаа. За ширээ дээр бишээ та нарыг яг хийж байгаа ажилтай ч холбоотой багийн үнгийн өсөлт явж байгаа. Багийн үнгийн өсөлтөд багаас идэвхтэй ажилласан сурагчдаа ингээд тавиараа заяа. За Австралийн нэг Исмаил чи. За одоо Исмаил сургуулийн багийн хамгийн сайн үзсэн. За дараа 3 дугаар. Шийдвэр цайгаар арьстай үсээ мөнгө гэдэгтэй болох тооцоо үстэй бие хасцтай хавсан. Биетэй болон нүрийн үстэй яс болон байгалийн зүйлүүдээр бие чимсэн. Биологийн хувьд хар арьстай төстэй. Өмнөд Америкт амьдардаг Америкийн өмнөд хэсгээр хөвчлэн суудаг. Уур амьсгалын халуун дулаан, оргоо олон ховор, өвс болон уухай босон түүндээ амьдардаг. Энэ зориулаад бид амьдсан байгаа. Вагач нэг хүн уран нэг хүн байсан вагач тэгээд хийснээр энд гал гараа юу гэж Бараа астраа хүн байсан чинь богооч гэдэг байсан чинь хүн гараад гал гараа юу унтаад ирчихэж болсон. Манай болохоор хойд эмээр гэсэн сэдв авсан. Манай багийн тэгээд манай болохоор Индиа хүний тэгээ нөгөө зургийг авсан. Тэгээ Индиа хүний онцлог шинжүүд нь болохоор индиачууд нь одоо үргэлж овгоор амьдардаг. Тэгээд Индиа хүн хувцассаа тэгээд царайд цэрэг нөгөө бусад орны хүмүүсээс маш ондоо байдаг. Тэгээд ихэвчлэн төв авах болон төв аврагт Индианогийн уугуул иргэд нь аж өгдөг. Тэдний царай нь хүрэн улаан болон бордуу царайтай. Тэгээд одоо дулаан цаг уустай газарт амьдардаг. Тэгээд тагсан газар нь болохоор Африк юу За нэг өөр жишээ Индиан хэлчилээ өмнөд Америкийн уугуул ирэх гэсэн тийм. Тэгээд нутаг орны байдал нь өөр. За одоо багш нэг зүйл асууя. Индиануудаас шийдэ бус тарьстангаас ялгах юм байна уу? Юу вэ?
Харьцангуудаас Арстангуудаас. Ялангуяа царайс. Тэгээд одоо нэг маш өндөр тэр нэг зайчин ирэмгийн тийм зан байдаг. Одоо энэ бол бас эртний одоо өөрсдийн гарал үүс нутаг ордоор холбоотой тийм. За зүйтэй. За баярлалаа. За дараагийн баг тавгаар Европ гэдэг улсын сонгосон байгаа. Тэгээд энэ болохоор европчууд нь болохоор хаанч дасан зохицож амьдрах чадвартай. Тэгээд төсөөдтэй чадлууд нь болохоор царай шар их ухаалаг хүмүүс бас сонирхол өндөр нам. царай шар гэж хэлдэг. Шар гэх юм уу тиймэрхүү. Царай шүү дээ. Арай өөр юм. Царай цагаан гэдэг. Нүдний өнгө нь цэгдгэр ногоон гэ янз бүрийн байдаг. Тэгээд ус мүснээс нь гэх юм бол ус нь жоохон хатууд буржир шар устэй байдаг. Тийм. Тэгээд гадаад байдлын онцлог шинжүүд нь болохоор шар устэй тод өнгийн нүдтэй өндөр хамартай нарийн шанаатай том нимгэн уралтай. За. Хамгийн гол олсон шиг хамар нь ямар вэ? Өндөр хамартай. Тэ. За яргатаа өндөр хамартай. Европын онцлог нь болохоор Европын чиглэл дулаан хатун уур амьсгалтай байдаг. Далаагаар их улс нь хүрээлэгдсэн байдаг. Европчууд нь болохоор газрын нутагт дасан зохицох өндөрч төвчтэй байдаг. Тэгээд энэ шүлэг нь болохоор Европын хамгийн өргөн, Европын хамгийн ухаалаг, Европын хамгийн соёлтой, Европын хамгийн нийт хүмүүс гэдэг. Тийм. Тэгээд айсан болохоор манай нэг тип байдаг шар үсээр тархсан байдаг. Аль нэг тип нэг шар үсээр тархсан байдаг. Тэгээд их ухаалаг хүмүүстэй чиглэлд болоо уур амьсгалтай хүмүүсийн аль. За танаа орно шүү дээ. Ухаалаг гэдэг үгийг биш үү те. 2 удаа хэллээ. Энэ ухаалаг гэдэг үгийнхээ хариултыг багтаа очиод ярьсан бэлдэж байгаа. За дараагийн баг. болохоор Африк тип буюу Нигер Жоханс хүнийг авсан. Тэгээд энэ хүнийх нь гадаад төрхийн байдал болохоор хар арьстай зузаан оруулалтай тод тануудтай өндөр тийм хамартай гэж хэлж болно. Тэгээд гадаад байдлын дасан зохицох чадварынх нь юм болохоор маш олон цөлөрхөх газар мал сүрэг тижээж аж ахуй эрхлэх тийм боломж илбэг байдаг. Тэгээд төстэй бусад арьстай төстэй зүйл нь гэвэл оюун ухаанаараа төстэй зам төлөв нэгэн хэмжигд байдаг. Тэгээд удамшил үлдээдэг буюу өөрөөр хэлбэл маш адилхан тооны хэмжээтэй үржиж өсдөг. Тэгээд хөвсөн өөрчлөгддөг бие махбод нь одоо хөгшрөх их зэрэг жишээ нь тэгээд Ани би учраас тийм хөвсөг яв. Тэгээд нэг энэгаа нэг юм дээр хөгжилтэй цагтлаас нь ингээд нэг харанхуй шөнийг нэг хүү явж ижилтэй. Тэгсэн чинь яана баагаа гэлтэл нөгөө баагаа нөгөөдөөс нь яана нэг гэдэг ямар байна гэж. Яагаад ч үзэж байна. За гоё. Тэгээд нэг таамаг машин яг яг ч бас ялгарлаж үзээд байгаа юм шиг зүгээр нэг таавар гэсэн утгаар оруулж байгаа. Харанхуй шин хэсэг шүдтэр юм бэ гэж. Шүдтэг явцаа. За баярлалаа. За одоо шүтээ хамгийн ширээдээ шин мэдээлэл байгаа. Энэ шин мэдээлэл ямар хэвчээс өнөөдрийн бидүсийн заасан одоо энэ бүх арьсуудын холбоо бидүс байсан одоо амьдралаас олж авсан киноноос үзсэн янз бүрийн номноос уншсан энэ одоо янзын мэдээлүүд байгаа. Энэ мэдээлүүдээс бидээс бодж байгаа өнөөдрийн арьсуудыг тодорхойллоо. Янзын арьсууд энд байна. За жишээлбэл Африкийг ярьцгаая. За Африкийн төвтэй хүмүүсд бол яг арьсууд тас харамгтай. Тэгээд шүтэ өрөөлөн зузаан, хамрын натгар, нүд нь бас том давхраатай шүд том шүдтэй. За ингээд ерөнхий биеийн төрхөөр ороод шүтэ. Бие хэлбэрийг харах юм бол эрэгтэйчүүдийн өндөр одоо биеэрхүү бахим
эмэгтэйчүүдийнх нь одоо юу бие хэлбэр бол конус хэлбэртэй биедээ ийм заадууд болохоор зэрэг шүү дээ манай бидээс өөрсдөө бас Азад орно шүү дээ. Азад одоо улсууд шүү дээ төв балбын улсууд байна. За бас хятад энэтхэг зарим энэтхгийн зарим улсууд энэ Аз тивийн царайтай улсууд юу дэлхийн бүх улс орнуудад тархсан байдаг гэж үздэг. За энэ Австрали тийм. За Австралийнхан болохоор зэрэг шүү дээ бусдын арьстангуудаас их ялгаатай байдаг. Ягаад гэхээр шоколад бүрэн арьстай. За тэгээд өсөн нэхвчлэн буржгар тийм буржгар нүүрэнтэй буюу биетэй маш их өстэй байдаг. Энэгээр яг. За Европынхан болохоор зэрэг цагаан арьстай. Тэгээд нимгэн ургуултай, өндөр хамартай, хүнхэр нүдтэй, нүд нь нэхвчлэн өнгөтэй байдаг. За энэгээр за шинэ гимнэгийнхэн болохоор зэрэг шүү дээ. Африкаас арай цайвар арьстай. За тэгээд биднийхэн болохоор шүү дээ омог аймгаар одоо бол амьдардаг. За маш их гоё чимгэлд дуртай. Арьс дээрээ дандаа зураг зурж одоо яадаг. Одоо энэ шүү дээ хамгийн гол нь карнавал гэдэг юм шүү дээ. Усны карнавал буюу тэр наадуудаа та нар хаасан баг. Маш гоё чимгэл зүүцэн гэ бүжигдээд маш их бүжигчдийн улсууд байдаг. За хойд Америк буюу Индианууд. За Индианууд болохоор зэрэг шүү дээ манай одоо үндэстэн одоо монголчуудтай их төстэй. За маш их өдгөн тийм хар устай ийм арьстангууд энэ онцлог дайчин ийм шинжтэй арьстангууд байдаг. За ингээд өнөөдрийн хичээлээр биднес ийм арьстангуудын тухай үзэж дууслаа. За хамгийн сүүлд нь бас нэг зүйлийг мэдээд ирээрэй гэж хэлж байна. За хүний арьсны өнгө за бичээрэй. Хүний арьсны өнгө юунаас шалтгааж миний арьсны өнгө юунаас шалтгааж өнгө нь өөр байдаг вэ? Өнгө нь өөр байдаг вэ? За үүнийг 9 дугаар ангийнхаа биологийн сурах бичгээс хараарай. Уншиж олж ирээ. За 2 дугаар даалгавар. Арьсангоор ялгуулан гадуур ямар үслийг хийдэг вэ? Энэ нийгмийн хичээлтэй холбоотой. Энэ нийгмийн хичээлээс та нар мэдээд яагаад хүнийг арьсангоор ялгуулдаг юм бэ? Нийгэр хар арьсангуудыг яагаад доод арьсны гэж үсдэг юм бэ гэдгийг одоо мэдээд ирээрэй. За яа. За 3 дахь даалгавар болохоор дэлхийн арьсангуудын эзэлдэх хувиар диаграм зохиож ирээрэй. Дэлхийн одоо арьсангуудын эзэлдэх хувиар диаграм зохиож ир. За энэ даалгавар. За тэгэхээр шүү дээ. Гантгийн баг нэг асуултыг хариулах боломжийг олж авсан учраас нэг слайд өгөө. За ингээд багийн үнээр Австрали баг илүү сайн оролцлоо гэж үзэж байна багш. За Австрали багийнхаа баяр хүргэе. За